Хүн амыг махсуу өндөг гурил төмс хүнсний ногоо үйлдвэрийг түүхий бүтээгдэхүүнээр хангадаг салбар бол хүнс үдэ аж ахуйн салбар юм а. Тэр дундаас бол мал аж ахуйн салбар нь хүнсний баталгаат байдлыг хангадаг хамгийн чухал салбар юм а. Мал зүйч мэргэжилтэн бол амьд бие организмыг зохион бүтээгч мэргэжил гэдгээр бас онцлог юм а. За аймгийн хэмжээнд стандартын дагуу 50,000 толгой мал тутамд нэг мал үржүүлэх технологийн ажил үйлчилгээний нэгж ногддог. 2025 онд Дорнот аймагт жилийн эцсээр 2.6 сая толгой мал тоологдож нийтдээ 53 мал үржүүлэх технологийн нэгж шаардлагатай байгаагаас одоогийн байдлаар 3 мал үржүүлэх технологийн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мал зүйч мэргэжлийн сонгоо төгссөнөөр бол хүнс үдэ аж ахуйн өнгө үйлдвэрийн яам, малын удмын сангийн үндэсний төв, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, хөдөө аж ахуйн их сургууль, аймагуудын хүнс үдэ аж ахуйн газар, сумдын хөдөө аж ахуйн дасаг, цөм сөргийн үржлийн төв, мал үржүүлэх технологийн ажил үйлчилгээний нэгж болон фермерийн аж ахуйд бол ажиллах бүрэн боломжтой. Ажиллах хугацаанд малын чанар сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор 38 иргэний эргэн аж ахуйн нэгжид 200-300 толгой үнэ 500-1000 толгой хонинд бол малын зохиомжтой хэлтүүлэг хийжсэн. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй бас хамтраад 2009 оноос хойш судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийсний үр дүнд бол 2012-оос 2024 онуудад 2 үлдэр омгийн малыг бол хүнс үдэ аж ахуйн өнгө үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулж байсан. Мал зүйч гэдэг хүн бол хийсэн ажлынхаа үр дүнг харах маш сайхан байдаг. Та бүхнийг мал зүйч мэргэжлийг сонгон суралцахыг уриалж байна.